Өнөөдөр хэдүүлээ absolute zone-ны тухай хичээл үзье. За тэрнээс өмнө би та нарт нэг дүрс юу яагаад үгүй. Дүрсээ олж чадахгүй байна гэд зарим нэг хүн тэгж байгаа харагдсан. За жишээ нь одоо дүрсээ авахдаа юу авч мэдэхгүй байна гэд тэгжсэн. Тэгэхээр одоо жишээ нь ийм дүрс байлаа гэж бодъё тийм ээ. Энэ дүрсийнхаа эхлэлийг одоо энэ дүрсийн эхлэлийг ханаас яг эндээс авч байгаа юм бэ гэхээр ийм байдаг. Энэ лааны биенээс ингээд авъя гэхээр энэ зүү очиод хийцэн байгаа. Тэгэхээр энэ лааныхын биенээс дүрсээ авдаг. Ингэж авдаг. Энэ ч одоо нэг ясандаа жижиг цаг дээр бол энд лаа байна гэсэн үг байхгүй юу? Энэ чинь 4 цагийн чарт байгаа. Тэгэхээр энэ болохоор лаа жижиг цаг дээр 30 минут 1 цаг руу орохоор энэ чинь лаа болчдөг тийм ээ. Тэгэхээр энэ ийм юм хийчээд байна гэсэн үг байхгүй юу? Одоо ингээд энийг хийчээд байна гэсэн үг. Тэгэхээр энэ хэмжээ биш болчиход байгаа. Яг perfect хэмжээ бол биш. Хэмжээ нь энэ. Хэрвээ энэ лаа энэ дараагийнх нь энэ лаа ингээд зүйтэй ийм байсан бол одоо жишээлбэл ийм ч юм уу эсвэл ингээд өнгөрцөн ч юм уу те ийм байсан бол энэ лагаар авахгүй энэнгээр авна гэсэн үг хэмжээгээ ингэж авдаг. За тэгэхээр ер нь болж өгвөл том ийм томоо дүрсийг одоо бүр ингээд алсын бүрийн том дүрсийг болвол ерөнхийдөө 4 цаг дээлигийн биеийг тэмдэглэсэн байхад зүгээр идэг. Ингээд 4 цагийн бие нэг бол дээли тийм ээ. Дээлигийн бие хаччихоо. Энэ тийм ээ. Энэ дээлигийн бие тэмдэглээд за ингээд дээли юу хоёрыг нөгөө 4 цаг хоёрын аль нь доор байгааг нь л авчих. Яг тэгвэл доор байгаа нь илүү л одоо баталгаатай гэсэн үг шүү дээ тийм ээ. Одоо ингээд зөрживэл аль доор байгааг нь авчих. Ийм том дүрсийг бол одоо ингээд бүр дээлигээр 4 цагаар гээд явж байгаа дүрсийг. Энэ доор байгаа нь илүү одоо баталгаатай. Тэг ингээд дээшээ явна л үсттэй тийм ээ. Ингээд дээшээ гарч ирээд энэ дээлигийн энийг хийн л үз. Энэ хоёрын хооронд нэг сүртэй пипс ашиг алдахгүй. Тийм учраас дөрөв тавьж үзээд дээлигээ тавьж үзэж хагаад аль доор байгааг нь илүү баталгаатай юм а гэж үзээд ингээд авчих. За хэрвээ 30 минут дээр бол 30 минутаараа л авчих. 30 минутын дүрс гэдэг бол жижигхэн байгаа шүү дээ тийм ээ. Жижигхэн, маш жижигхэн гэсэн үг. За тэгэхээр жижиг дүрс гэлтэхгүй тэр чинь бас ашгаа өгнө шүү дээ тийм. Одоо жишээлбэл 30 минутын нэг юм дүрс одоо энд байлээ гэж бодод тийм ээ. Ингээд байлээ гэж бодъё энэ хотгорыг тий. Тэгэх юм бол бид нар энэ биен дээр ингээд тавьж үзээд энэ лаа оччихгүй юу гэж шалгаад үзье. Энэ зүү тийм ээ. Энэ зүү очоогүй байгаа юм чинь за энийг хийгээгүй юм чинь энэгээр авъя л гэд ингээд тавьчих. Тэгээ энэ хотгор чинь ингээд явж очиод энд очиод хийнэ гэсэн үг байхгүй. Тэгээд унана. Хэрвээ энэ зүү хүрцэн байсан бол бид нар энэнгээр нь авчихна гэсэн үг. Энэ зүү энд хүрцэн байсан бол тийм ээ. За тэгэхээр дүрсийн эхлэлийг бол ингэж авна. Том цаг дээр бол 4 дээлийн хоёроо тавьж агаад аль доор байгааг нь авчна. Жижиг ийм хөдөлгөөнүүдийг авахтаа бол бүр ийм том хөдөлгөөнийг болохоор технэ шүү дээ тийм ээ. 4 дээлийн хоёроо тавьж агаад аль доор байгаагаар нь авчна. Чацуу үйж үйл чацуугаар нь л авчна. За хэдүүлээ өнөөдөр absolute zone гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэдэг тухай хичээл үзье. За absolute zone-ыг юу гэдгийг энэ хэлж байгаагаас гадна бид нар арилжаанд яаж ашиглах юм бэ гэдэг л чухал шүү дээ тийм ээ. За тэгэхээр ингээд дүрс явж илээ гэж бодъё тийм ээ. Бид нар одоо ингээд 30 минутын лааны биенээс ингээд авцсан байгаа гэсэн үг хэмжээгээ. Ингээд тий. Одоо энд нь зөв байх, ямар урттай зөв байхгүй энэ бол хамаагүй. Ингээд ямар урттай зөв байхгүй нь хамаагүй бид лааны биенээсээ л авна. За ингээд дүрсээ тойруулаад явж байхдаа одоо эндээс импульсээр ингээд эхлэн дүрс импульсээр эхэлдэг гэд би хэлсэн тийм ээ. За энэ нэг жоохон юу болоод байна.
хэд чарта томруулсан зураг хэд том болоод. Дүрс бол дүрс импульс хэрэглээд импульсээр төгсдөг. Импульс хэрэглэн импульсээр төгснө. Энэ. За маш цөөхөн тохиолдолд ингэж ирэнжтэй бүр ингэж арай гэж очиж нэг юм ингэж хийдэг. Ямар нэгэн байдлаар хийчээд тэгээд ингэж хэцүүхэн очсон чарт бол ер нь арай гэж дүрсээ гүйцэж дуусал ундаг. Бараг ихэхтэй эндээс лаачлаа зүгээр хийгээл татдаг. Энэ ирэнжтэй очиж байгаа бол онцог нь ингэж харагддаг. За зүгээр шууд шулуухан яваад очих нь элбэг байдаг. Энэ. За тэгэхээр дүрс импульс хэрэглээд импульсээр төгсдгөө гэд ингээ хэлчлээ тийм ээ. За энэ уналтын улаан импульс байх хэрэгтэй тийм үү? Энэ. Гэхдээ эн чинь түлхүүр импульс гэд энэчнээс чинь маш том юм очиж байгаа шүү дээ. Түлхүүр хөдөлгөөн нөгөө үндсэн импульс гэд тийм ээ. Одоо энэ өсөж яваа импульсийн төгсгөлийн пулбакаар хязгаартай хотгор дүрс явна гэд бид нар ингээд өмнөх хичээл дээр үзчихсэн тийм ээ. Ингээ явна гэд. За тэгвэл бид нар өнөөдөр энэ дүрсэн дотроо хэрхэн арилжих юм бэ гэдгийг үзэх гээд байгаа тийм. Юу дүрсэн дотроо нөгөө абсолют зоно хэрхэн ашиглах юм бэ гэдгийг үзэх гэж байгаа. За тэгэхээр энэ дүрсэн дотор чи бид нар дандаа энэ ойр дээр байжгаад тэгээд аваад ийшээгээ явчихна гэж ховор штэ тийм ээ. Тэгэл чарт дэлгээл харахад л ингээ янз бүрийн юм ингээ байж үед ингээ явж байгаа тийм. Энд ч явж болно, энд ч явж болно, энд ч явж болно. За тэгэхээр тэр хавьяас бид нар яаж орох юм бэ? Дундаас нь гэдэг юмыг ярих гээд байгаа. За тэгэхээр дүрс импульсээр эхэлж байгаа юм бол энэ явж байгаад энд ингээд гүдгэр дүрс хийн. Гүдгэр дүрс хийн. За гүдгэр дүрсээ хийгээд ингээ гүдгэр дүрсээ хийчихингуудаа энд доошогоо 3 Фибоначчигийн 3 төвшинг шууд даваад явна. Энэ. Ингээд даваа явж байгаа юм бол дүрс эргээд дүрс хувьсаад ийм болох ёстой шүү дээ. Уг нь бидний үзснээр бол тийм ээ. Энэ аксиом 2 дээр үзэж байгаа тийм. Ингэх ёстой үстэй тийм. Гэхдээ энд хаяад явдаг. Ингээ хаяад байжээ буцаад ирнэ гэд ингээ хаяа явж байгаа. Энэ. За энэ ойлгомжтой үстэй тийм ээ. Дүрс чинь энэ импульсийн төгсгөлийн пулбакаар хязгаартай хотгор дүрс явахын тулд энд очих ёстой үстэй. Доошо зүтгэх ёстой тийм ээ. Зүтгэх ёстой. Доошо зүгээр ингээд зүтгэсээр нэг ингээ явсаар хад ингээд ирчихгүй ингээд дунд нь дахиад хөдөлгөөнүүд хийгээл явдаг. За дахиад гүдгэр дүрс хийн тийм ээ. За энэ гүдгэр дүрсийн орой ямар байх юм бэ гэхээр энэ дотор явж байгаа дэд импульсээ бид нар задлал үзчих байхгүй да. Ингээл үзчихнэ. Энэ. За энэ төгсгөлийнх нь энэ тренд лайн сэтэлнэ. Тэгээд энэ төгсгөлийн пулбакаар хязгаартай ийм гүдгэр явна. Энд. За нэг иймэрхүү ч гэх юм уу тийм ээ. Ингээ явж байгаа шүү дээ доошоо. Явж байгаад дахиад гүдгэр дүрс хийн тийм ээ. Дахиад гүдгэр дүрс хийн. Энэ. Энэ доошоо л ингээ яваад байгаа байхгүй юу? Нөгөө энийг хийх ёстой учраас тийм ээ 100% ингээд хийн гэсэн шүү дээ тийм. Хийх ёстой учраас яваад байгаа. Ингээд. За явсаар энд ирлээ. За тэгвэл бид нар тэрхэл дүрс томруулаад байна. Зурж гин гэж алж байна. За ингээд л яваад байна тий. Хаяад яваад байгаа гэсэн үг байхгүй энэ зоонуудаа. Одоо энэ дээр 3 фебо ингээл давсан бол ингээд давцсан бол одоо энийг ингээд би давуулаагүй зурцсан л байна л та. Хэрвээ ингээд давсан бол ингээд давцсан байх юм бол энэ маань өөрөө буцаал ингээд дүрс хувьсаад очих ёстой шүү дээ тий. Уулна. Дөрмөндөө бол тийм ээ. Гэхдээ энд орхио юм. Орхиод явж байгаа буцаж очихгүй байгаа энэ
зооныг тэмдэглээд үлдээ. Энийг л абсолют зон гэдэг байгаа. Одоо энэ дээр Ф богоо татъя. Энд бас буцаж одоохондоо очиогүй тийм ээ. Тэгвэл энэ бас абсолют зон. За абсолют гэд яагаад ингэж нэрлэлчээд энэ абсолют зон гэдэг юм бэ гэхээр эн чинь том дүрс маань өөрөө нэгэнтэй л энд буцаад очихоос хойш абсолютны л одоо энэ зоонуудыг ингэж дайрж явна шүү дээ тийм ээ. Дайрж явна гэсэн. Ингээд дайраад явдаг гэсэн. Тийм учраас абсолютны очно гэн шүү дээ. Түнш энэ одоо ингээд өшөө өөр газараар тэнэж яваад тэнд энд очих байсан ч одоо энийг заавал энэ ханшийг дайрна тийм ээ. Босоод ингэлэг. За тэгэхээр бид нар энэ абсолют гэдэг энэ зоонууд за нэгэнтэй л ингээл тойрол очихоос энийг дайрал энэ ханшиг дайрал явахаас хойш энийг одоо юуг нь зураад байгаа юм болоо гэж бодож иж магадгүй тийм ээ. За тэгвэл бид нар энийг юунд ашигладаг юм бэ гэд тэгэхээр энтриг хийхдээ эсвэл типийг аваад гарахтаа л ашиглах гээд байгаа байхгүй юу? Одоо ингээд очиж чинь гэсэн үг тийм ээ. За тэгэхээр хэдүүлээ энэ одоо дандаа ингээд абсолют зоонууд дээр ингээд яагаад ингээд ойлт үзүүлэх гээд байдаг юм болоо ер нь хийхтэй гэдэг юм асуулт гарч ирнэ. Тэгэхээр ингэсэн үг байхгүй юу? Энэ том дүрсэн доторх задаргаач нь өөрөө энд Фибоначчи хэтрээ явсан бол буцаад энд ирэх нь тодорхой юм а гэхээр энд нэг ийм дүрсэн дотор ийм дүрс үүсчихэж байгаа зү тийм ээ. Ингээд үүсчихэж байгаа гэсэн. За энийг хэдүүлээ өөр өнгөөр тэмдэглэжээ. За тэгэхээр энэ жижиг Фибоначчи хэтрүүлсэн энэ дүрс өөрөө хувьсаал энд ирж байгаа гэсэн үг. Энэ том дүрсэн дотор дүрс яваад байна. За тэгвэл энэ Фибоначчи хэтэрсэн энд нэг дүрс биш үү тийм ээ? Энд нэг дүрс. Энэ маань өөрөө дахиад энд Фибо итрээд буцаад энд ирж байгаа учраас энд нэг дүрс үүсээд. Бас нэг дүрсэн дотор ингээд энэ ногооны харьяа дүрс. Энэ улааны энэ харьяа дүрс. Тийм ээ? За энэ бас абсолютны эрх зон. Абсолютны энэ дээр эрх зон. За тэгвэл энэ доотлын энэ нэг цэнхэр дүрсээ Фибо хэтэрсэн учраас одоо энд ингээд ирсэн байна гэсэн үг тийм ээ. За тэгээд дээшгээ дахиад явлаа. Энд ирлээ. Энэ зон дээр нэг ойлт үзүүллээ. Явлаа дараагийн зон дээр. За энэ ингээд үргэлж дандаа ингээд энэ абсолют зоонууд дээрээ ойгод байдаг биш. За одоо жишээлбэл бид нар дүрс дээшээ Фибо хэтэрч яваагүй бол дүрс хадгалагдах зарчим явна гэсэн тийм ээ. За тэгэхээр эндээс нэхлээд үзье хэдүүлээ. За энэ улаан дүрс доошо Фибоначчи хэтэрсэн энэ том цэнхрийг хийхин тулд доошо зүтгэсэн зоонуудаа хаяа явсан буцаад ирэхдээ энд ирээд гүйцэж чинь тийм ээ. Одоо дүрс хувьсаад энд ирж чинь. За энд ирэхдээ энэ дүрс маань өөрөө дээшгээ шууд ингэж нэвтэлж ингэж яваагүй тохиолдолд энэ дээрээс буцаад ойлт хийсэн тохиолдолд энийг юу гэж үзэх вэ гэхээр дүрс хадгалагдах зарчим буюу дахиад энд нэг ийм одоо энэ улаан дүрсийн харьяа дүрс хадгалагдах зарчим явж гэнэ гэж зурдаг. За энэ абсолют зон дээр ойж байгаа энэ дүрс маань ямар хэмжээтэй явах юм бэ? Ийм байх байсан тий. Яагаад ийм байгаа юм бэ гэхээр эндээс явж байгаа энэ жижигхэн энэ хөдөлгөөнийг дотор нь ингээд жижиг цаг руу задлж агаад нэг ийм тренд лайн зурчна. Ингээд тийм ээ. За энэний хамгийн сүүлд гарч байгаа энэ pullback-аар л хязгаартай явцдаг. Ингээд явцдаг. Тэгэл өгсөж. За тэгвэл энэ ногоон дээр бас Фибо хэтэрж байгаа юм болвол энд ирээд нэг дүрс гүйцэлээ тийм ээ. Нэг дүрс гүйцэлээ. Энэ дээшээ шууд нефт явахгүй бол нефт ингэж явахгүй буцаад уналт хийж байгаа тохиолдолд энэ дээр тэгвэл энэ ногооны харьяа дахиад дүрс хадгалагдах зарчим буюу ийм
ногоо одоо энэ ногооноор тэмдэглэл чи ийм ижил дүрс ингээд гарч байгаа гэсэн үг. Энэ дүрс бол ийм байхаараа ийм том дүрс гарна гэсэн үг биш. Ийм жижигхэн байхаараа жижигхэн дүрс гарна гэсэн үг биш. Том жижиг байх нь хамаагүй, гол нь Фибоначчигаараа л бид нар хэмжээ явуулчихна гэсэн. За иймэрхүү байдлаар ингээд явдаг. За тэгвэл энэ одоо ингээд дандаа ингэхгүй шүү тийм ээ. Абсолют 100 болгон дээр ойхгүй. Ер нь их ихтэй гэж ойлгож байна. Хэрвээ ойх юм бол ингээд ойлт үзүүлээд баунс аваад доош явах юм бол бид нар юу гэж үзэх вэ гэхээр хаанаас орох вэ гэхээр энэ хөдөлгөөнийг задлал төгсгөлийн энэ pullback-аар нь хязгаартай энэнгээр нь хязгаартай явдаг учраас бид нар хэрвээ чи чартад дэлгээд арилжаанд орох гээд хартал энд ингээд явж идэг ч юм уу те. Ингээд явж ивэл за энэ дээр абсолют 100 фебок төрөд буцаж эргэж ирээгүй очоогүй явж байгаа юм байна. Тэгэхээр би энийгээ тэмдэглэчээд ингэж хүлээж агаад энд ирээд буцаад ойлт хийхдээ энэ доороос барьж аваад энэ том дүрсийн гүйцэлт рүү явах юм байна гэдэг ийм л юм боддог. За тэгэхээр одоо жишээ нь юу гэж үзэх вэ гэхээр энд абсолют 100 үүссэн байна тийм ээ. Энэ гүдгэр дүрс ч өөрөө фебок төрчгээд буцаж дүрс хувьсаж энүүхэнд очилгүйгээр хаяад энэ том цэнхрийг хийх ёстой учраас энэний ёроол руу явчих. Тэгээ буцаад өгсөөд энэ хавьд явж ивэл чи юу гэж үзэх вэ? Эндээс шууд ингэж орохгүй гэсэн үг байхгүй юу? Одоо эндээс ингээд шууд ийшээгээ тэргүй энэ том цэнхэр чинь 100% ийшээ очих юм чинь би ингээд орчё гэж ингэж орж болохгүй гэсэн үг. Яаж ордог юм бэ гэхээр заавал энэ абсолют зоныг ажиглана. Энийг одоо энэ дээр тэмдэглэгээ хийчихэд за энд очиод буцаад бонус аваад энэ төгсгөлийн pullback-аар одоо энэ дээр чинь ингээд тренд лайн татчихж байгаа шүү дээ, жижиг тренд лайн тийм ээ. За энийг сэтрээд гараад ирэхээр энэ төгсгөлийн pullback-ыг хүлээж агаад би энэ дээрээс орох юм байна. Ингээ орцсон бол би том цэнхрийнхээ орой руу авах юм байна. Энэ ингэж арилжаанд орно. Дундаас нь орж байгаа тохиолдолд хэрвээ энэ дандаа ингээд ойгоод байхгүй, абсолют болгон дээр ойгоод байхгүй, зарим үед ингээд нефт шууд ингээд нефт явчихнаа. Ингээд нефт явчлаа гэдэг юм хэрвээ гарч ирэх юм бол яадаг вэ гэхээр энэ зон дээр яг энэ ирж байгаа зон дээр 30 минутын ла, 1 цагийн ла 2 давхцалтайгаар ингээд ла биер даваад ингээ хаагдчих юм бол дараагийн энийг шууд дэше явах гэж энэ абсолют дээр ойлт хийж энд ирэхгүй юм байна гэж үзээд энэний дараагийн шин ла 30 минутын 1 цагийн ла гарч ирэхэд энэ давсан зоноо буцаад шалгаад өгсдөг байхгүй юу. Тэгэхээр энэ дээрээс нь бариад авна гэсэн үг. Ингээд бариад авна гэсэн үг. Ингээд ирлээ энд зүгээ үлдээлээ. Энд зүгээ үлдээлээ. Тэгээд ингээд энэ хүртэл ингээд авчнаа гэсэн үг байхгүй юу. Иш ингээд. За тэгэхээр абсолют зоныг ажиглаад энэ дээр тэмдэглэчээд ла биер давах юм бол дараагийн ланаас ингэж аваа явчих юм байна. Хэрвээ ла биер давж чадахгүй энд ингээд гарч ирээд буцаж татаж ороод дээрээ зүгөө үлдээгээд дараагийн ла гарч ирээд дахиад давж чадахгүй иймэрхүү байдал үзүүлээд авах юм бол за энэ ийшээгээ явах юм байна. Энэ абсолют зоныг дуусгачаад дахиад нэг жижиг дүр садгалаад зарчмаараа дахиад нэг хотхор хийх гэж байна. Тэгжээж явах гэж байна гэж үзээд энэ тренд лайныг татаад төгсгөлийн pullback-ыг тэмдэглээд энд хүлээж яах гэсэн. Энчнээс барьж аваад ишээ. Иймэрхүү байдлаар энэ абсолют зоныг ашигладаг. За абсолютны л очих зон гэж байгаа шүү дээ тийм ээ. За тэгэхээр абсолют зон. Энийг АЗ гэж нэрлэлцдэг юм манай энэ сурагчдын АЗ гэдэг. За тэгэд энэ абсолют зон мөн за энэ абсолют зон мөн тийм ээ. Бүгд л ингээл одоо жишээ нь одоо чарт ингээл явж байгаа л бол эдгээр абсолют зон баггүй юу. Тэгэхээр одоо бүх чарт ингэж явна гэж байхгүй. Энэ нөгөө миний зохиож зурж байгаа зураг учраас би ингэж жишээ авч байгаа зураг учраас ингэж зурж байгаа гэсэн энэ. За тэгэхээр хэдүүлээ абсолют зоныг ингэж арилжаанд ашигладаг байх нэ. За тэгээд бүр ингэж яг ойлгохгүй
энийгээ үзээд ойлгохгүй байгаад байгаа бол тэгээд зүүм хичээл орохоор аяндаа тэгээд асуух юмнуудаа тэмдэглэж байгаа тэгээд асууцгаагаараа за одоо энэ чинээс хэрвээ авцсан хүн бол шууд энэ хүртэл ингээл дарах нь шүү дээ тийм ээ. Ингээд за стоп лоссыг бол энэ хамгийн дор энэ одоо төгсгөлийн pullback-аар ирж байгаа хөдөлгөөний энэ хамгийн доотлын гаргасан лааны энэ зүү байна уу тийм ээ. Энийг ажиглаад энэ зүүний доор авчил ингээл тавьчихдаг. Юу гэ тийм ээ. Стоп лоссоо. За take profit бол мэдээж энэ дүрсийг ийшээ гүйцэх нь тодорхой юм аа гэд ингэж аавна. Дундаас нь одоо хараагүй эндээс хараагүй явж байгаад энэ хавьяас орох гэж байгаа бол саяын энэ absolute зоныг ашигладаг байна. Хэрвээ ойчвол энэ төгсгөлийн pullback-аас навна ойхгүй шууд лаад аваад таагдвал дараагийн лааны унаж орж ирсэн зүүнний үзүр дээрээс барьж аваад орно гэдэг ийм хоёр хувилбар байдаг. Тийм учраас л одоо ийшээ харчлаа би эндээс ийшээ харчлаа би гэл ингээд пост оруулаад идэг нь ерөөсөө ийм л учиртай байдаг. Энэ хэмжээнүүд л байдаг учраас л тэгж байгаа. Тэгээ аяндаа ингээд 6 чарта зураалаа тэгэхээр ингээд хайгаал эхэндээ олдохгүй та нарт ингээд ямар сони юм бэ багш нь ингээд чарт гаргаж ирээд зурхаар тэр дүрсүүд нь байгаад ахын зоонууд нь байгаад ахын намайг ингээ харахаар олдохгүй ингээд иймэрхүү байдал эхэндээ байдаг. Сурагч болгон л хэлдэг. Тэгэл ойггүй хайгаал зураал ингээд байгаанууд нь учраа олоод нүд нь нээгт чинь сүүлд нь ямар ч тохиолдолд ингээд чарт дэлгээл харахад энэ дүрс явж чинь энэ буц чинь энэ дээр баунс хийх чинь ингээд ингээд мэддэг болчдөг. Зурхгүй зүгээр ингээд энэ бичлэгийг одоо бичлэг хичээлүүдийг үзчихэд чарт ингэдгийм байна гэж харчгаал шууд арилжаанд орох гэвэл олохгүй гэсэн үг энэ дүрсүүдээ. Тэгэхээр заавал чарт зурж ижил нүд нээгддэг. Энийг бас ойлгоод авах хэрэгтэй. За ямар тохиолдолд одоо баунс хийгээд байна, ямар тохиолдолд хийхгүй байна гэдг нь одоо эндээс ингээд харагдаж байна гэсэн үг тийм ээ. За тэгэхээр хэдүүлээ absolute zone гэж энийг хэлдэг юм байх нэ. За энэний дараагийн хичээлээр хэдүүлээ юу үзье. Entry хэрхэн хийх юм, яаж хийх юм гэдэг тухай үзнэ.